За үндэсний мэдээллийн Манцамагийн Төвшгөл аймгийн хатгал сумаас та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. За энэ өдрүүдэд хатгал суманд нөхөрлөл хөгжил 2025 одоо наадан болж байна. Энэ нааданд 5 аймгийн 30 орчим одоо сумдын нөхөрлөлүүд оролцож байна. За 2 өдрийн турш нөхөрлөлүүд маань хамтдаа туршлага судлаж өөрсдийнхөө сайн туршлагуудаа бие биендээ хуваалцах ийм одоо өргөм талбар болж байгаа гэдгээр онцлогтой байна. Байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлээр ажилладаг нутгийн иргэдийн байгууллагуудын үйл ажиллагааг сурчлах, туршлага солилцох гол цугларалт нь нөхөрлөл хөгжил наадам юм а. Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал, усны нөөцийг хамгаалах, бэлчээрийн зохистой харьцааг бий болгоход нөхөрлөлүүдийн үүрэг оролцоо чухал. Энэ удаагийн нөхөрлөл хөгжил 2025 наадамд Алс, Баруун, Зүүн хязгаарын нөхөрлөлүүдийн нийт 400 орчим гишүүд оролцсон. Тэд өөрсдийн сайн туршлагаа бусдтайгаа хуваалцаж, цаашдын зорилтоо тодорхойлсон юм. Хөвсгөл аймгийн удирдлагч энэ чиглэлд анхаарал хандуулж хамтын нөхөрлөлийн үндсэн 3 чиглэлд ДНЧ консерванси байгууллага хамгааллын олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байгаамаа. Нүүдлийн соёл эрхлэлтэй бидний цуснд бол энэ одоо байдаг. Одоо энэ уулыг энэ овоог тахихад эндээс одоо мод авч олдгоомаа гэж одоо дээр үе сансал өгч эцэг өвгдийн нэрээ бол тэндээс мод авдаг, сонгоно авдаг тийм ээ. Энэ бол Монгол улсад гарсан ямар ч хуулиас илүү ийм ачааллуудтай. Тийм учраас бол бид ерөөсөө нөхөрлөлийн хэмжээнд энэ ч аймгийн хэмжээнд бол 2150 орчим км газар байгаа байхгүй юу? Энд хаашааш одоо 100 м квадрат гэдэг юм 1000 м квадрат одоо 25 энэ нөхөрлөлийн гишүүд байхад яаж байгалаа хамгаалах. Энэ бол одоо хамгийн ачааллуудтай. Одоо байгаль хамгаалагч тэр болгон хөрөхгүй шүү дээ тийм ээ. Манай одоо аймгийн нийт газар нутгийн 32.5% нь бол улсын тусгай хамгаалтанд байдаг. 23 өрхийн 46 гишүүнтэй. Одоогийн байдлаар бол одоо өөрсдийн нөгөө дундын сангаараа одоо байгаль орчноо цэвэрлэх тиймэрхүү арга хэмжээ бол өөрийн дундын сангаараа явж байгаа. Тэгээд өөрсдийн санхүү хэмжээнээс давсан өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөн нүүрсний орд одоо Меланч компанид дээр хүсэл тавиад одоо тарг нутгшуулах үйл ажиллагаа 23 оны 8 сард хийсэн. 50 таргаа улстай нуруунаас 50 таргаа очиж төгшүүлээд одоогийн байдлаар тоо толгой нь өсөх хандлагатай одоо ажиглалт сайн явж байгаа. Манай орлын хувьд бол за одоогийн байдлаар экосистем ер нь сайжрах бахал гэж бодож байна. Одоогийн байдлаар ямар ч байсан муудаагүй. Учнаас бол таргууны маань тоо толгой өсөж байна гэдэг чинь экологийн тэнцвэрт байдал бас сайжирж байна л гэж бид бүхэн үзэж байгаа юм. Нөхөрлөл хөгжил наадам 4 дахь жилдээ болж байна. Зөвхөн наадам гэхээс илүүтэйгээр байгаль орчин тулгарч байгаа асуудлыг орон нутгийн тэр дундаа малчин залуучуудын оролцоонд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, байгаль хамгааллыг сайжруулах, нөхөрлөлүүдийг тогтмол орлоготой болгох, малын тоотлогоог зохистой барих, бэлчээрийг хамгаалах, цангийн усны нөөцийг сайжруулахад чиглэж байгаамаа. Энэ ч утгаараа нөхөрлөлүүд нэгдэн нийлж тухайн бүс нутагтаа жижиг болохоос дуршлагуудыг нэвтрүүлэх нь чухал байгааг албаныхан хэлж байлаа. It's really impressive to be here at the нийтдээ 50-60 улсын бүх одоо Африкт энэ улсууд байгаль хамгааллын чиглэлээр байгаа сумсумаар миний хувьд Монгол төчөндөө нэгдүгээр Монгол улс бол маш гоё байгальтай энэ болохоор маш том хөрөнгө оруулалт одоо юу одоо хөрөнгө оруулалтаас гадна бас их том одоо зөвлөлт юм аа. Ягаад гэвэл дэлхийн нийт газар нутгийн 30% хамгаалтнаа гэсэн зөвлөлт тавьдаг боловч үүндээ хүлэхэд аюул хол байдаг. Гэтэл Монгол улс бүх орон нутгийн түвшинтэй тэгээд одоо улс төрийн түвшин ч юм уу тэгээд бүгдээрээ энэ талаар одоо хэмжиж ажиллаж байгаа. Үүнээс таатай байна. So I feel really encouraged about what I'm seeing here. За байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг одоо байгаль орчныг хамгаалах хууль дээр хуульчид орсон. Тэгээд байгаль хамгаалах үйл ажиллагаа бол одоо нутгийн иргэдийн оролцоогүйгээр хамгаална гэдэг бол ямар ч үр ашиггүй байдаг. Тийм учраас зайлшгүй нутгийн иргэд оролцож ээж байгаль хамгааллын одоо зорилго биелж утга учир ашигладаг юм аа. Тийм учраас өнөөдөр байгалийн нөөцийн хамтын менежмент нутгийн иргэдийн нөхөрлөл одоо энэ хамтлагуудыг одоо ингээд оролцуулах нь зайлшгүй гэдэг одоо бид нар харж байна. За тэгээ энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам бол бодлогын хувьд бол энэ асуудлыг бүрэн дэмжиж явдаг. За одоо өнөөдөр энэ нөхөрлөл хөгжлийн наадмыг зохион байгуулж байгаа ДНЧ консерванси байгууллагатай Монгол Улсын засгийн газар хамтран ажиллах гэрээтэй. Монгол Улсын малчин нөхөрлөлүүдийн туршлагыг судлахаар бүгд найрамдах Хятад улсын өр Монголын өөртөө зөх орноос малчтын төлөөлөл ирсэн нь онцлогтой байлаа. Тэд өөрсдийн туршлагаа мөн Монгол малчтад хуваалцсан юм.
Хэдийгээр бороо хууртай байсан ч нөхөрлүүд өөрсдийн сайн туршлагаа буцтаа хуваалцаж хилцүүлэг өрнүүлэн алдаа оноо ололт амжилтаан дүгнэн ярилцсан юм а.